Тэмдэглэгийн мэдээ танд хүрч байна. За 5-7 турш компаниг оны өмнө нийслэлийн өмчөд шилжүүлэх шийдвэр гарч удирдлагын бүтцэн 100% шахам шинжлэгдсэн байна. Түүнчлэн тус компани 400 гаруй ажилтан алба хаагчдыг цомтголд оруулах шийдвэр гарсан байна. За 2024 онд 1850 хүний бүрэлдэхүүнтэй за гэрээт ажилчдаа нэг 2000 орчим хүний хүн хүчтэй ингэж ажиллаж исэн бол 2025 оны 6 сар хүртэл үе шаттайгаар 1089 хүний бүтц бүрэлдэхүүнтэй ажиллана гэсэн төлөөлөл удирдах зөвлөлтөө бид бүтцээ батлуулж авсан. За энэ хүрээндээ бид төвийн үйлдвэрээ бас хааж байгаа. Зөвхөн нэг үйлдвэрээр одоо нийслэлтийн түвшний хэрэгцээг хангаж явна гэдэг. За одоогоор нэг 1300 орчим хүний орон тоотой ажиллаж байгаа. За энэ бол үйлдвэрийн хүн хүчний тоо яаж гардаг вэ гэхээр мэдээж тэнд хэрэглэгдэж байгаа технологийн хүчин чадлаас хамаарж одоо хүний тоо гардаг. За бүтцийн хувьд бол нэлээд өөрчлөлт хийгдсэн. Ажилгүй болж байгаа гэж хэлэх юм уу? Энэ хүмүүс хаашаа шилжих юм бэ? За доор нэг 400-аад хүнд мэдээлэл өгчөөд байж гэн. За нийслэлтийн захирагчийн хэлснээр за нийслэл рүү бид одоо нийслэлийн хөдөлмөр халамжийн дөрөв нэрсийг өгсөн байгаа. За нийслэл харьяа байгууллагуудаа санал болгоод ингээд бас ажил зохион байгуулагдаад явж байгаа.